Монгол хүмүүс ер нь тиймэрхүү юм дээр нэгдэж нийлэх юм бол илүү хурдтай хөгжиж чаддаг. Нэг нийлчүүд айгүй хурдтай тий. Нийлэх гэж нэлээд цаг хугацаа аваад байна уу да. Тэгээд тэр хойгуур нь ерөөсөө хяналт байхгүй бол тоглолцож байгаа байхгүй. Бид тэндэл бичээд тассан чинь memory card хийгүүл яах вэ? Ахнасаа бүр memory байхгүй бол яах вэ? Сайн байцгаана уу. BBN Talks нэвтрүүлгийн 3 дахь дугаард хүрэлцэн ирж оролцож байна. Урьдсан та бүхэнд баярлалаа. За намайг Баярагийн Мөнх Баяр гэдэг шинэ амгалан дэлхийн хийх компани буюу Сайн Дүпүү брендийг үүсгэн байгуулагч. Манай Сайн Дүпүү брэнд нь шар буурцгийн сүү тараг. Тэгээд дүпүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. За тийм компани байгаа. Сайн байцгаана уу. Намайг Борхогийн Ариун Чимэг гэдэг Airmarket компаниг үүсгэх захирал. Airmarket компани маань онгоцны нислэгийн тээз, визний зөвлөх үйлчилгээ, зочид буудал гээд аялалтай холбоотой бүхэл төрлийн үйлчилгээг санал болгодог. За сайн байцгаана. Намайг Батталгын Эрдэнэт гэдэг. За манай компани бол тэгш түншлэл консалтинг гээд татврын санхүүгээр мэргэсэн зөвлөх үйлчилгээ өгөх дотоод аудит хийх ийм компани байгаа. Би насаараа төрийн албаагч хийсэн учраас одоо тэр төр торимтлуулсан мэдлэг туршлагаа бүгдийг одоо хувийн бизнест оруулъя. Өөрөө ч гэсэн тий нөгөө бизнес хүн гэдэг хүн болъё гэж ингэ зорж явж байгаа юм гэсэн үг. Би болохоор ер нь 2009 онд веган хоолтон болж исэн. Веган онд одоо бяцлаглыг их сургуулаа төгсөөд ерөнхийдөө би зөвхөн механик инженерийн сургуулийг Эрдэнэтийн TC-г төгсөөд тэгээд ер нь философийн ном оюутан байхдаа их уншдаг байсан. Тэгээ ер нь хүний амьдралын одоо яг ямар зорилготой байдгийг тий. Тэгээд тэрийг судалж байгаа ер нь бяцлал ном сонирхоод тэгээд бяцлал сонирхоод яг л ер нь нөгөө бяцлагж байгаа хүмүүс чинь ихэд веган хоол буюу цагаан хоол бас тодорхой хэмжээнд идэх болдог. Тэгээд тэн дээрээсээ үндэслээд ер нь одоо веган хоол буюу цагаан хоол идэж байгаа хүмүүсийн гол түүхий одоо юу гэдэг нь уурга нөхдөг юм бол шар буурцаг дүпүү байгаа шүү дээ. Тэгээ энийг ер нь дотоодоо бас шар буурцгийн тариалын үйлдвэрлэж хийж үзье гээд 2013 оноос хойш ер нь нөгөө үйлдвэрлэлээ эхлүүлээд яваад өдөө хүртэл нэг 15 6 жил хийгээд явж байна да. За би болохоор түрүү ярьсан тийм насаараа төрийн албаагч хийсэн. Тэгээд нөгөө тэтгэвртэй гараад тэгээ одоо ялтчгүй би юу их вэ гэсэн чинь нөгөө сурсан мэдсэн ажиллал хийхээс өөр юу гарцсан надад нэг харагдаагүй. Гол нь гэхэлэр зүгээр сууж ерөөсөө гэртээ чадахгүй тий. Тэгээ насаараа ажил хийх хүмүүс чинь яг тэтгэвэр тусны дараа их нэг хэсэг яг үдэ би тэгэл ийш тийш аялал нэг жоохон жаргалтал байлаа л да. Тэгэл гэртээ ирээл ингээд сууж гинт би одоо яагаад зүгээр суугаад байгаа юм чи одоо юу вэ би одоо юу буруу хийсэн болоо энэ төр гэхэд бодогдол аюу сонин тий. Баян нэг юмд ингээд шахагдчихсан юм чинь хэдэм л. Тэгснээл аюу сонин юмнаас хоцорцсон юм шиг ингээд гээгдсэн юм шиг мэдрэмж төрөөл. Тэгээд тэгжээс нэг гинтгүй юм чи би зүгээр ээж хахаар чаддаг юм хийлтэй гэл. Тэгээд яг мэргэсэн зөвлөхийнхээ хүмүүстэй холбогдоод манай бас Teens нийгэмлэг гэж байгаа. Манай татврын бас ажилтнаас ер нь татвартай ажиллаж исэн хүмүүсээс ингээ бүрдсэн бас гоё татврын холбоо байгаа. Тэгээд тэр хүмүүстэйгээ ер нь уулзаал нэгсэн чинь өстө бараг л бид нар ч гэсэн хийгээл явж байгаа шүү дээ. Одоо чи юу нацсардаг урдаг хийгээл. Тэгээд ерөөсөө энэ хийхэр шийдвэр гараал. Тэгээ одоо ер нь 2 дахь жилдээ ороо явж байна. Одоо яг хийж байгаа ажлууд дундаас яг сонирхолтой байгаа сүүлийн үед одоо миний анхаарлыг татаад байгаа зүйл болохоор датан дээр ажиллах айгүй. Датан дээр шийдвэр гаргалт, датагаа ухаж үзэх, дата дээр нөгөө хэмжилтүүдийг хийх гэдэг үү те. Яг тэр дата гэдэг зүйл ерөөсөө маш их сонирхол татж байгаа. Тэгээд маш жижиг зүйл маш том болж харагдаж байгаа. Тэгээд энэ өөрөө одоо нөгөө компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах олон зүйлүүдийг харахад бас их тус болж байна л та. Мэдээж урд нь хардаг байсан уу бол хардаг байсан. Гэхдээ илүү их одоо нөгөө төвлөрч харж байна.
илүү нарийсгаад нарийсгаж харж байна. Тэгэхээр урд нь хизээч харж байгаагүй зүйлүүд тэнд бүр ингээд тодорч харагддаг юм байна. Тэгэхээр дата гэдэг зүйл ямар одоо чухал болох вэ? Чухал зүйл вэ гэдгийг сүүлийн үед одоо баг нэг 6 сар одоо амьсгалж ин датагаар. За одоо би болохоор манай компани одоо брэнд мань болохоор нэг ерөнхийдөө нэг шар буурцагч нь уургаар баялаг хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө сүүлийн 1 жилийн хугацаанд нөгөө фитнесийн тэмцээнд оролцоод ер нь яг уургай хүн яг шар буурцагаас аваад булчинмаас авах биеийн тамир тий хүчийг нэмж болж гин үгүй гэдэг яг өөр дээр ингээд нэг туршаад би ч өөр веган учраас яг дүүпүүгээ хэрэглээд яг үнэхээр хүний биед өөрчлөлт орж гин үгүй ядарч гин үгүй гэдэг яг өөр дээр нөгөө тестлээд ингээд туршаад тэгээд тэрийг ингээд үзэхлээр нөгөө шар буурцгийн дүүпүүний уургаас ингээд авахлаар булчинмаас аягүй авч томорд юм байна тий илүү бас хүчтэй удаан ядрахгүй байж бас болд юм байна гэдэг. Шингэц хурдтай учраас тэгээд өглөөнд дасглаа их илүү ирч хүчтэй байдаг. Тэрийг ингээд нөгөө судлаад яг өөр дээр ингээд үзэхлээр аягүй бас сонирхолтой байдаг. Яг үнэхээр бодд юм уу гүй юм уу гэдгийг яг өөр дээр турш үзэж штэ нэг биелэр тест гэдэг. Биен дээр ингээд тестэд яг яаж юм гэдэг. Шинжилгээ авах уу? Ер нь яг шинжилгээ аваад тэр чинь нөгөө биеийн өөрчлөлт гарна гэсэн үг шүү дээ. Тийм цусны шинжилгээ өгөн бүгдийн нэг за тэгээд хамгийн гол нь хүн өөрөө ядарч ийн үгүй юу. За биеийн нөгөө пропорц хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдэг. Тийм гол юм нэг харагдаад тэгээд цуг бэлтгэл хийж байгаа юм дэр. Тэр хийлээ бас сонирхолтой. Яг өөрөө нөгөө туршиж үзэж байгаа учраас их. Зөв. Одоо яг боддоор өөрийнхөө хийж байгаа юмдаа илүү ихтэй болж байна. Тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр яг яаж энийг яах вэ хүү гэдэг ингээд. Маш бас дүүпөр нөгөө зайдс мэдс идэв ш. Тэгээд нөгөө уургаар баяжуулаад нүүр сустаа тостоо ингээд тааруулаад тэр ер нь бас илүү их сонирхолтой байгаа гэсэн үг сүүлийн үед хийж байгаа юм. Манай салбарын үед болохоор одоо сүүлийн үед тайлангаа хүмүүс AI-аар илгээн AI-аар тайлан балансаа хийх гэж ярьж байгаа байхгүй. Тэр чи яа харахгүй н одоо бидний амьдрал те дэлхийн амьдрал AI ороод ирлээ шүү дээ. Тэгээд тэрнийг одоо үнэхээр сонирхож судлахаас өөр аргагүй бол чинь те. Гэхдээ AI маань хүний хийсэн өгөгдөл дээр суурилж байгаа шүү дээ. Хүний сэтгэл хөдлөл ч юм уу ямар нэгэн байдал тэр юмыг бүгдийг бас давж чадахгүй те. Тэгэхээр одоо нэг ёсны AI илүү суурах баг өршөлтөх гээд байгаа юм яах гэдэг. Тэгээд тиймэрхүү юмнууд бас их судалж ингэж явж байна. AI хэдийгээр ажлыг хөнгөвчтөөд маш олон асуудлыг бас хурдан шийдэж өгч байна тий. Гэтэл яалтчгүй бас цаана хүн байх ёстой. Хүний тэр хөдөлмөр нөгөө сэтгэл хөдлөл ямар нэг юм мэдрэмжүүд маш их хэрэгтэй. Тэрнийг мэдрэхгүй шүү дээ AI бол тий. Тэр би тэрнийг л илүү ингээд аль нь давуу тал юм бол тий. Яавал арай бас хүмүүстэй одоо бидний нэг ёсны ажлын байрыг булааж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн яаж оцсохдохгүй байх юм бол гэдэг бас сонирхож тэр бол их судалж байгаа. Тэгээд дээр нь манай салбар чинь дандаа нэг хууль эрх зүйтэй холбогддог учраас хуулийн өөрчлөлтүүд маш их нөлөө болж байна. Тэгээд энэ хуулийн өөрчлөлтүүд бас гарц гаргалгаагаа яаж гаргах уу гээл те. Энэ бүгдийг ингээд судалж байнга л өөрийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй болж байна л да. Цаг үеийн тэгэл энд бас цаг цаваа нэлээд зарцуулж маш их одоо сонирхол судалж байгаа сэдв маань болол энэ да. За би одоо алдаа хувь дээр гаргасан алдаа гэхээр одоохондоо нөгөө нэг миний бизнес нэг хол яваг учраас нэг тэгж яг бизнес хувьд алдаа гараад ирсэн юм аа. Гайгүй л. Гэхдээ ингээд надаас зөвлөгөө авч байгаа. Миний үйлчлүүлэгчдээс гарч байгаа том алдаанууд их байна. Энэ дээр юу гэхээр захирлууд юу яд юм бэ л да нэгтлэнгуудаа итгээд том гараа өрсгөө өгчин. Дээр нь бас банкны гүйлгээ хийх хэрэгтэй өгчин. Тэгээд явчих шít. Тэгээд тэр хойгуур нь ерөөсөө хяналт байхгүй бол тоглолцож байгаа байхгүй. Энэ их тийм анхаармаар юу байсан. Тэгэхээр за нэгтлэн ажиллуулж болно тий. Заавал нэг дотоод хяналтыг юм уу тодорхой хугацаанд хяналт хийлгэж явах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол тэр баг дээр нь хурдан засаж аавн тий. Тэр алдаануудыг илрүүлчих штэ. Тий. Тэгэхээр тэгж хяналтыг заавал хийлгэж явах хэрэгтэй юм байна гэж би ойлгосон. Бас нэг нэгтлэн бол одоо бүр зүгээр сайхан гэнэ захирлаа мөнгө байхгүй байхгүй гэлээдэг тий. Тэгээд захирал нь хөрөх юм ингээл
өөрийнхөө хувийн орон сууц муцыг бүр бүгдийг барьцаантай зээл аваад санхүүжүүлээд идэг. Бараа нь ингээд зарагдаад идэг. Мөнгө нь орж ирэхгүй. Бүр гайхчих ямар сони би ч одоо ингээд мөнгөний дутагдалд ороод байх. Яагаад ингэж вэ гэсэн чинь аль хэдийн доогуур ингээд сүлжээ үсгээд бараа зараад өөр данс нь мөнгөний аваад нэгтлэн тэгээ сууж идэг. Захирал өөрөө нөгөө балансаа уншиж мэдэхгүй тий. Өөрөө тэгээд тэр бас ямар ч хяналт байхгүй тий. Заавал тодорхой хэмжээнд ийм хяналтууд хийлгэж явахгүй болдгүй юм байна гэдгийг энэ хоёр жишээн дээрс харсан л та. Тэгээд ийм байна шүү. Ядаж та нар өөрсдөө ингээд балансаа уншиж мэддгүй мэхэд те хагас жилд ч юм уу жилийн ингээд эцэс болохоос өмнө ийм дотоод хяналт оруулчихжээ. Тэгэл бүх юмаа сайхан шийдээд жилийн эцсийн тайлан гарахаас өмнө те хяналт орж ирээд үзчихэж ш. Тэгэхээр өө энэ чинь ийм алдаа гарцсан биз дээ. Энэ нэгтлэн чинь ингээд алдсан биз дээ гэдгийг гаргаад өгчих байхгүй юу. Тэгэхээр захирал мэдээлэлээр хангахт чинь дараагийнхаа арга хэмжээг авчих ш. Тий. Ингээд юм байна шүү гэж хэлмээр санагдсан надад. Маш чухал зөвлөгөө шүү. Яг зөв. Итэг гэхдээ хяна гэдэг байгаа ш. Тий. Итэг гэж байгаа ш. Тэгээд бүр итгэж байгаа байхгүй юу юм те. Бүр итгэ бүх өөрийнхөө эрх мэдлийг өгчлөө ш. Гэтэл итгэлийн ингээд алдчихж байгаа зөндөх тийм нэгтлэнгууд бай. Тэднэрт бол уг нь ёс зүй байх хэвээр. Тэгээд яг хөө ихэнх нь залуу хүмүүс л байлээ л дээ нэгтлэнгууд нь. Тэгэхээр тэд нар өнөөдрийн мөнгө өөрт нь мөнгө санагдаад ирээдүйд ямар эрсдэл учрахаа мэдэхгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст одоо бас зөв замын зааж өгөө чи ингээд зөв явбал ирээдүйд чиний амьдралт чинь ч гэсэн тий ашиг тусаа өгөн дээр нь олон хүний итгэлийг алдахгүй дахиад олон хүний итгэлийг хүлээж авна шүү дээ. Энийг бас сургамж олгож хийлж өгч ингэж зааж залруулж явахгүй болдгүй юм байна. Тэгэхээр манайх ерөөсө дотоод хяналтыг нөө илүү их зардал гэж хараад идэг болохоос биш намайг аварч байгаа юм гарц юм шүү. Зөвхөн захирал өөрөө бодож байгаад ер нь сэмхэн тийм хяналт хийчих байхгүй те. Нэг том шалгалт ирлээ гэж ингэж сүрдүүлээд байхтай биш. Сэмхэн дотоод хяналтаа хийлгээд өөртөө тохирсон мэдээлэл авч чадал болж байгаа байхгүй. Тэгээд захирал чи ирээдүг харчлаа. Миний мөнгөний урсгал энд явж байгаа юм. Ингээд буруутчиж энэ маань тийм юм мэдэхгүй байгаа юм байна. Тэгвэл би энэ нэгтлэнгээ тэгж сургамаар юм байна. Энэ одоо няраа ингэж сургамаар байна ч гэдэг юм уу тий. Тийм юм гарц харгалгаанууд олоод авчиж байгаа байхгүй. Тэгээ ирэхлээр тэр компани чинь зөв явчихсан. Дахиад нэг хүн халаад солиод байхдаа биш тий. Тэр хүнийг зөв алхахад нь л чиглүүлээд өгч хэрэгтэй байгаа байхгүй. Миний хувьд манай компанийн хувьд гэх юм бол нэг айхтар тийм том одоо кейс яг санагдахгүй байна. Гэхдээ маш чухал нэг кейс санагдчихээн. Тэр нь болохоор ковидын өмнө болохоор ер нь бол манай компани зах зээл дээр тэргүүлэгч байсан. Яг одоо ч гэсэн тэргүүлэгч л дээ. Тэгээд яг ковидын үеэр манай салбар болохоор бүр ингээд тэг зогсолтонд орсон. Бүр ингээд зогссон. Тэгээд ковидын дараанаас бүгд эхлэхэд яг нэг зэгээс эхэлсэн. Одоо хуучин хэн маркетчерийн толгойл ирч байсан хэн ямар байснаас үл хамааран бүгдөө нэг зэгээс эхэлсэн. Нэг нислэг тавьдахад л бүгдөө ингээл хамтарч ажилладаг ч юм уу Тэгээд тухайн үед болохоор за бид нар одоо ингээд лидер юм чинь ингээд нэг анзаарахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн чинь бид нар хоёр тарцсан байсан. Зах зээлийнхаа хоёр тарцсан байсан. Лидерээсээ бууцсан байсан. Тэгэд тэрийг мэдэх мөч бол одоо маш том шок байсан л та. Юун дээр алдчих гэдгээ айгүй хортон манай одоо удирдлагын баг олж харсан. Тэгсэн яасан гэсэн бид нар өрсөлдөгчийн хүчийг зах зээлийнхаа нөхцөл байдлыг хэрэглэгч хэрхэн яаж өөрчлөгдөж гин гэдгээ анзаарах байсан. Нөгөө ковидынхаа өмнөх нөгөө юугээрэл нөхцөл байдлаараа л үнэлээ явцсан байсан. Гэтэл эргээд харсан чинь айгүй олон зүйлүүд өөрчлөгдсөн байсан. Жишээ нь одоо хэрэглэгч үйлчлүүлэгч онлайн дээр нөгөө худалдаа авалтууд хийгээ сурцсан, илүү их нөгөө онлайныг сонирхдаг болцсон хэрэглээд ингээд татцсан байсан. Өрсөлдөөнд гэх юм бол айгүй олон зүйлүүд өөрчлөгдсөн байсан. Тэрийг бид нар манай удирдлагын баг олж хараад стратеги одоо зөв боловсруулсан гэж одоо бол дүгнэхээр энэ тухайн үед стратеги боловсруулад бид нар буцаад 3 сарын дотор маркетчер лидер болж чадсан. Тэгэхээр энэ бас айгүй нөгөө
анхаарах ёстой зэгүүд юм билээ. Зах зээлийнхаа нөхцөл байдал шинжилгээг аягүй сайн захирлууд маань харж явах ёстой юм билээ. Нэг мэтгэд эсвэл бол бидний үйл анзаараагүй байдлаас өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Цаг тутам л өөрчлөгдөж байна. Тэгэхээр энийг аягүй сайн харахгүй бол жижиг гэсэн зүйлүүд аягүй том болоод байгаа. Тийм л одоо жишээ хэлэхээр. За манай компанийхээс илүү одоо би нэг хувь хүн тал дээр одоо юу гэдэг нэг компани байгуулад за ер нь кейс гэх юм бол ерөнхийдөө одоо юу гэдэг удирдлагын зүгээс ингээд яхад ер нь нөгөө илүү их ингээ хурдтай нөгөө өөрийнхөө ажлыг дараагийн хүмүүст ингээ хүлээлгэж өгөөд мэс зүснэ гэдэг шиг ингэж явах хэрэгтэй юм байна. Тэг ер нь анзаархлаар өдөр тутмын ажилдаа чи ингээл зуралдаал байвал компани чинь ер нь тэр хэмжээндээ л байгаад байх юм байна гэдэг. Чи нэг ажлаа ингээд тогтмол хийгээл тэндээ байгаад байвал чи тэндээ л байгаад байна. Тэр хийж сурсан юмаа хүлээлгэж өгөөд дараагийн түвшин рүү ингээд явж явах хэрэгтэй юм хурдтай илүү. Тэгэх юм бол компани илүү нэг хурдтай хөгжиж явах хэрэгтэй байна гэдэг ер нь сүлийн өдөр нөр илүү өөр төр ойлгож аваад байгаа. Тэгэхгүй нөгөө нэг хуучин одоо марч нэг 14-5 жил болох чинь ингээд зүгээр ерөнхий ингээд анзаархад үндсэн өдөр тутмын ажилтайгаа байгаад их юм бол компани тэгэл тэр хэмжээндээ л байгаад сэтгэхүйч гэсэн. Тэгэхээр компани өдөрж одоо миний зүгээс гэх юм бол аль болох өөрийгөө хөгжүүлээд за 1 2 3 жил нэг юм хийцэн бол дараагийн хүндээ ингэж хүлээлгэж өгөөд мэс зүсээд ингээд илүү хурдтай явах хэрэгтэй байна. Тэгжээж нөгөө компани илүү хурдан хөгжих хэрэгтэй юм байна. Хурдтай нөгөө дараагийн ажилчдаа бас дэвшүүлээд ингээд явах хэрэгтэй юм гэдгийг би бол өөдөө ойлгосон. Сүлээд танахт ч адилхан ажил төстэй юу яадаг компаниуд байдаг үү? Ер нь 2 компани байгаа даа 2 3. Одоо миний нөгөө нэг одоо хувийн бисоп талаас их юм бол нөгөө Амрын ижил төстэй байгууллагууд бол өрсөлдөгчхээс илүү нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэх болон одоо нөгөө дүүпүү хийж байгаа компаниудыг илүү хэрэглэгчээ тэлэх тал дээр бас хамтарч ажиллаад дүүпүүч бол өөрөө онцлогтой яг нөгөө танигдж байгаа хүмүүст ингээд нөгөө шин гэх юм уу талтай байгаа шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө нэг хамтарч ажиллаад юмаа тэлэх тал дээр илүү бас ярилцдаг. Тэгээд илүү юу найрамдалтай гэсэн үг шүү дээ. Айхтар ингээд янз бүр болгохгүй. Тэгээд зарим хүмүүс бас гайхаад байдаг. Танаа ингээд нөгөө юунууд ингээд веган хоолны газруудаар ч үнэн газар зөвхөн танаахт байгаад их ингээд. Тэр зарим тал дээр буруу байж магадгүй нөгөө өөр өөрсдийн газараа өөрсдөө өгдөг. Биенийхээ ингэж нөгөө хамаагүй ингээд нөгөө халдаад ч юм уу ингээд янз бүр тийм өрсөлдөөж одоо хэрвээ өрсөлдөг бол чанар дээр л хэдүүлээ өрсөлдөг гэдэг байхгүй. Ажил амьдралын баланс бол аягүй чухал. Тэгээд угаасаа энийг хүм болгон л ярьдаг шүү дээ. Энийг ингээ баланстай барих хэрэгтэй юм гэл. Тэгээд энийг хэрхэн яаж барих нь яг тухайн хүний мэдээж зохион байгуулалтнууд бас хамаарна. Яг ингэж барина гэсэн одоо том яч алах тий. Ийм тодорхойлсон юм алга. Мэдээж энийг тэнцвэртэй байлгахын тулд хувийн зохион байгуулалт менежмент аягүй чухал. Жишээ нь би 4 хүүхэдтэй. Тэгээд компани бас ингээд удирдаад явж байна. Бизнесийн удирдлагын докторантад бас суралцаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө ажил болон ахуйг хангахын тулд цагийн менежментийг нэлээд ерөн сайн одоо хийх гэж хичээдэг. Тэг. Стрессийн хувьд гэх юм бол ер нь бол юу ч бодохгүйгээр хаяа зүгээр кино үзэх ч юм уу юу подкаст сонсох ч юм уу тиймэрхүү байдлаар тархиа ингээд зүгээр унтраачдаг. Тэгээд нэг сайхан одоо подкаст юм уу кино үзсний дараа бол ер нь бас нэлээд гоё болчих шүү. Тий. За миний хувьд бол яг ер нь нэг би ч өөрөө веган хоолтой бясалгал хийдэг учраас илүү их нөгөө өглөөр дууланд гараад бясалгах ч юм уу тий нар маранд суугаад тэгээд ялангуяа зүгээр яг одоо оюутан байхасаа ч нэг өглөө жоохон гүйдэг лээсэн л да ууланд гүйгээд ажил их байхын хэрээр ингээд бас илүү их өглөө эрт босчгүйгээд тэр хооронд өөрийгөө цэнэглэх тэр нөгөө стрессийг даван туулах энэ дээр илүү бэлддэг гэсэн. Ажилдаа байхын хэрээр илүү хөөртөө цаг гаргаад тэгжээж тэр зүйлийг нөгөө зөв даван туулах ч юм уу тий. За мэдээж заримдаа нөгөө фитнесийн дасгалаа юм нөгөө хөлсөөр бас стрессээ гаргана. Илүү нөгөө ууланд очиж суугаад төмслгаад ингээд ихлээр энэ асуудлыг чи ингэж шийдэх юм байна шүү дээ тий. Тэгтээ тэр асуудлыг нөгөө бодохгүйгээр ингээд аяндаа цаанаас ингээд орж ич юм тий. Нэр эний чи ингээд стресс яагаад үүсэж байгаа вэ? Асуудлууд үүсэж байгаа учраас стресс үүсэж ш. Тэрийг яг яаж шийдэх вэ гэхээр стрессээс гарч ижил
тэндээс гарч шийдэхгүй бол тэр дотроо байгаад их юм бол стресстэй яваадахар тий. Миний хувьд бол ерөнхийдөө нэг тэгж ууданд өглөө эрт алхаад нар маран жоохон бясалгаад ч юм уу тий. Яг нар мандж яхад нь өглөө нартаа уралдаж уулын орой дээр гарч байгааг бас тийм хүний гоё нөгөө нэг арай нэг зоригтой өглөө босох. Тий. Яг бол нар яг уулын орой дээр тусгаас өмнө гарна гэдэг чинь бас нэг зориг болчих واخ. Тэгээд тэнд гараа суугаад бясалгаад жоохон наранд ингээд суугаад инхлээр илүү хүний стресс тайлагдаад тухайн өдрийн ажилч тэрийг дагаад илүү бүтээмжтэй байдаг. Тийм. За миний хувьд тэгэхээр яг төрийн албанд ажиллаж байхад бол үнэхээр одоо тэр цагийн менежмент гэдэг юм баг байхгүй. Тэгэл өглөө яарч очиод ажиллаа гэдэг орой тарсан ч гэсэн суугаад ажиллаж байдаг тийм ингээд. Тэгэд нэлээх ядардаг тийм байсан. Одоо сүүлийн үед бол би яг л ястаа тэр бясалгалт надад их таалагдаад байгаа. Гоё тийм гоё хөгжим сонсоод ингээд яг өөр дотоод руугаа аялгээд байгаа шүү дээ. Өөрийгөө таньж мэдгээд байгаа шүү. Тэгэхээр нэрэл одоо боцчихгүй өөрийгөө таньж мэднэ гэж одоо юу юм болоо яасан юм болоо гэдэг ингээд жоохон бясалгал сонсоод подкастууд бас сонсдог яг. Тэгээд ирэхлээр нэрэл ингээд жоохон ч гэсэн амар амгалан ингээд өөртөө биелгэж болдгийм байлээ гэж үзсэн. Тэгээ өглөөд бас босч гүйдэг болж байгаа. Гүйж. Гэтэ нэг сайн гүйж чадахгүй бас алхаад те. Тий, одоо хийхэд жоохон шүү дээ. Тэгэж сурч байгаа. Тэгэхээр тэр өдөртөө үнэхээр ядрахгүй их сайхан. Тий, илүү ирч хүчтэй. Тэгээ хүн чинь нөгөө нэг өглөө эрт босхын тулд орой эрт унтдаг бас нэг жишээ байдаг ш. Нөгөө дагалдаж явдаг тий. Урд нь ч нөгөө бүр оройд чирэл орой унтна өглөө ингээл босцохтой тий 5 минут ч гэсэн гэж байгаа босоод хурдан шиг нэг усанд ороод өөрийг нэг жоохон бэлдээ тэгээд гараад ажилдаа явдаг юм тэр гүүх мөөх тий юм бясалгал баг мэдгүй дээ штэ. Тэгэд яг сүүлийн үед тэр нэг ковидос хойш ч бас хүмүүс их өөрсдөө яг анхаарал хэлж ш тий. Эрүүл мэндэд анхаараа тэгээд өөрлөгөө их анхаардаг болж тэгээд яхахгүй тэр нөр бомбын ирэн чинь одоо оюун ухааны ирэн гэдэг байгаа. Тэгэхээр хүн заавал тэр оюун ухаан сэтгэл зүг өөрчлөх ёстой байна. Тэгжиж аливаа юм өөрөөр хардсан юм байна. Аливаа юмны гарц харгалгыг илүү олноор олж хардсан юм байна. Энтэр гэж одоо ер нь ойлгоод байгаа. Хамгийн сайн зөвлөх юм бол одоо би яг л тэр нөө өөрийгөө анхаар, өөрийгөө ол тий. Чи дотоод одоо дотор хүнтэйгээ яар энтэргээл би урд нь ингээд дотор хүнтэйгээ ярьдаг мэрдэг гэл баг бахас сонсдог л байсан шүү дээ. Тэгдэг би боддог гэсэн байхгүй. Нэр одоо яриад яваад байгаагаа бид нэрээс анзаардгүй юм билээ шүү дээ. Мэддэггүй байсан байгаа байхгүй юу. Ийм подкастууд янз бүрийн юунууд мэдээлэлүүд ингээд сонсоод уншаад яг л нэрээ тийм болов гэдэг ингээд яг мэдрээд үзсэн чинь бид нар байнга л ерөөсөө дотор хүнтэйгээ яриад явж идэг байсан юм байлээ. Тэрнийг олж мэдсэн. Тэгээд өөрлөгөө анхаарах гэдэг чинь яг л өөрийгөө таньж мэдэх би ер нь хийм бэ гэдгийг таньж мэднэ гэдэг л маш чухал их зөв юм байсан юм байна гэдэг л. Одоо энэ зөвлөгөөнүүд л надад их чухал санагдсан. Тэгэхэд сүүлийн үед ер нь чимээгүй айлуулах байж өөрийгөө анхаарах те би ер нь хинбэ гэдгээ бол өөрлөгөө гүн нэвтрэх юм гэсэн үг шүү дээ. Тэр л их чухал юм байна гэдгийг ер нь олж аваад байгаа. За миний хувьд ч гэсэн бас ер нь ихчтэй ижлэн яг ер нь нэг оюутан байхдаа нэг сургуулийнхаа номын санж идэг гэжсэн ирж илээ тий. Тэгээд тэн дээр нөгөө янз янзын нөгөө философийн номнуудыг уншиж яхад ингээд ер нь бүхэл талын өсвөж буддийн байна, христийн, тэгээд дао мао гэл нэлээд олон номнуудыг нөгөө номын санж чигээ чөлөө цагаараа уншаад тэнд нөгөө нэг ер нь нөгөө тэр үннийг тань маань гэсэн ингээд нэг чухал имийг л ер нь яг тухайн үед уншаад яг энэ нь юу юм болоо гэдэг нэг философийн багшаас асуусан чинь хүний сургаал гэдэг ихгүй. Тэгээ яг тэр энэ бол аюу гүн ухааны талтай юм байна. Тэгээ уншаад ингээд тэр бол хүний сургаал биш байгаа даахгүй. Тэр одоо нэг даав амьдралыг таних уу гэдэг нөгөө бомбын шашин машины нэг юмнууд байгаад байгаа шүү. Тэгээ тэндээс би нэг тэр нэг хүн өөрийнхөө тэр дотогшоо яаж дотоодоо сонсохын, тэр дотоодоо яаж харахын гэдэг ингээд нэг ер нь философинууд хамгийн гол нь хүний амьдралын зорилго бол тэр өөрийнхөө дотоод мөн чанараа хар сонс гэдэг байгаа шүү. Тэгээ тэрийг яг энэ уншихлаар яг тийм байгаад байгаа. Тийм зөвлөгөө. Энэ бол нэг хүн төрлөختний хамгийн их амьдарч байгаа тухай зөвлөгөө юм шиг байна. Зөвлөгөө байгаад миний одоо уншснаар л тэгээ тэрийг яаж нөгөө хард сонсох юм бэ гэдэг тэгээд тэр хард сонссон зүйлэл хүн одоо юу гэдэг өөрийгөө таньж мэдээд байгаа байхгүй.
Тэрнгөө бид нэр одоо яг тэр дотор л байна гэдэг баг. Өөрийнх нь мөн чанар нь тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө бясалгал хийж иж тэрийг нөгөө хүн орж хардсан байна тий. Одоо яг өөртөө л тэрнгөө бусад цаг үед бол дандаа л гэр бүлдээ бол найз нөхөдөө ажлынхандаа ажилдаа цаг гаргаад багын нэг юу нэг зөвлөгөө юу нэх юм бол эмээгээ маа нэг үү юм хүний юм ирэмгий байх хэрэгтэй гэдэг юм. Жоохноос байх бол ингээл одоо чи нөгөө баярагийн хүүхэд юм хүчтэй байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүнээс дээр биш гэсэн үг. Зүгээр өөртөө л ингээл илүү хүчтэй байх хэрэгтэй гэдэг үг ингээл ямарваа нэг нөгөө бизнес дээр асуудал тулгуур за мөнх яриач хүчтэй байх хэрэгтэй шүү те. Өөртөө л нөгөө нэг ярьдаг. Тэр бол хамгийн нөгөө амьдрал баримталж явдаг. Одоо эмээгийн зөвлөгөө гэх юм. Саяхан за хэдэн сарын өмнө нэг бас шийдвэр гаргах болоод нэлээд том шийдвэр гарах болоод тэгээд нэг хүн надаа уул шиг бай гэж хэлсэн. Тэгээд энэ үгийг уул шиг байх хэрэгтэй гэд энэ үгийг ухаад ингээд бодохоор айгүй олон зүйлүүдийг одоо таниулж байгаа юм л та. Тэгээд тухайн үед гаргаж ирсэн шийдвэр маань энэ үгнээс болоод өөрчлөгдөжсэн. Тэгэхээр уул шиг бай гэдэг энэ үгийг бодох тусам маш олон зүйлүүд нөгөө тодорч гарч ирж байгаа. Жишээ нь сэтгэл хөдлөлтөө автахгүй байх. Тий аливаа шийдвэрүүд уул үндэстэй эмоцоор шийдэхгүй байх гэл маш олон зүйлүүд байгаа юм л да. Тэгээд харилцаанд хүртэл нөлөөлөд байгаа. Уулын дотор тий чонч байна. Тий маш олон төрлийн амьтад байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө уул тэрийг даагаал тэжээгээл хамгаалаад тий оршин тогтнуулаад явж идэг. Тэгэхээр харилцаанд ч гэсэн одоо яг энэ философиг ч гэсэн ашиглаж болж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр гоё тийм зөвлөгөө өгсөн. Тийм шүү тий. Тий. Уул шиг байвал тэгээд уул шиг шийдвэр гаргах тий. Алсын хараатай тий. За одоо ерөнхийдөө нэг бүтээгдэхүүний хэрэглэл одоо ч нөгөө сайн дупүү ер нь тодорхой хэмжээнд хүмүүс төрсэн зөвшөө нэг тэлэх хэрэглэгчдийн нэг одоо юу гэдгийг нөгөө хоолны хэв маяг илүү соёл өдөр тутмын хэрэглээнд илүү нэвтрүүлэх. Одоогийн зарим хүмүүс ерөнхий гэдэг Солонгос, Япон, гадагшаа явсан хүмүүс илүү нөгөө хэрэглэж үзсэн учраас зүгээр нөгөө хоолнд өдөр тутмын хэрэглэдэг ч юм аа. Тэгэхээр нөгөө нийт хүмүүстэй ер нь нэг таниулж мэдүүлэх. За тэгээд бид нэр энэ бол бас нэг том сорилт байгаа. Бас өөр нэг сорилт нэг борлуулж байгаа цэгүүдийн нөгөө хөргүүрийн стандарт гэдэг аюу асуудал ер нь маш том. Одоо ялангуяа дулаараа 100 болоод ирэхлээр одоо манай монголчин нэг юм нэг төвхтэй юм байна. Бүтээгдэхүүн хийгээд борлуулдаг. Гэтэл нөгөө за хөргүүртэй машинд аваачаа тавьдаг. Гэтэл нөгөө нэг зарж байгаа газрууд маань стандарт мөрдөж барьна гэсэн юм өрдөөсөө бэдгүү зүгээр л тавиал тэрнгүү шушхан дээр үгдээ одоо нэг 0-5 градус хадгална гэсэн багтал хөрөгч нь 9-10 градус та. Тэгээд буцаагаад өгчдөг. Одоо суларж мулраад үгдээ ингээд тэгээд нөгөө хэрэглэгчд үгдээ өөрсдөө хөрөгчөө авчир тавьж гэдэг юм. Тэгэхээр тэн дээр ч бас боломжгүй шүү дээ. Тэр болгон бүх дэлгүүр дээр тавиад байх. Ихэнх газрууд үгдээ нөгөө одоо үгдээ ингээд англиад за энэ хямны хэсэг одоо дүв бүхч юм бол хямны хэсэг дээр л ингээд кимчийн хэсэг ч юм уу тавьчихад байгаа. Гэтэл тухайн бүтээгдэхүүн маань өөрөө уургалаг сүйд харагтай гэж хэлэх юм. Нөгөө тэр температур байх ёстой болчиход байгаа. Энийг одоо нөгөө дүвпүү хэрэглэж байгаа хүмүүстэйгээ ярилцж чаад хөөс шийдэхгүй болвол үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоёр л хохироод идэг ингээд дунд нь. Тухайн нөгөө борлуулж байгаа газар бол тэртээ дөрөнгө буцаагаал өгчнө. Тэр нэг асуудал биш гэдэг. Энэ нэлийн хүндрэлтэй. Эсвэл энийг ер нь нэг ойрын хугацаанд шийдэхээр зорж байгаа хамгийн том хүндрэлтэй асуудал байгаа. Миний хувьд болохоор төрийн албан хаагчийн байр сууриас асуудалд хандах биш те. Яг одоо бизнесинүүдээр нэг асуудалд хандах гэдэг надад сорилт болж байгаа байхгүй. Урд нь дандаа нөгөө төрийн албан хаагчийн зүгээс хандхлаар энэ тийм байх хэвээр, ийм байх хэвээр. Шууд дээрээс гэсэн үг нэгсэн да. Энийг тэг энийг ингэдэг л байсан чи одоо би нөгөө яг жинхэнэ нөгөө талд нь гарсан гэсэн шүү дээ. Миний талд гарцсан те нөгөө талаас нь ингээ харахад үгүй нэрэ бас эн чинь ийм асуудалт ийм хүндрэлүүд байд юм байна. Яалтчгүй энэ хүмүүс чинь ингээд татвараа төлөхгүй ийм цаг хугацаа байд юм байна. Заримдаа ингээд нуучмаар ийм юу тохиолдлууд үнэхээр гардаг юм байна гэдгийг харж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд
байр суурь солих гэдэг бол одоо надад бас нэг тийм энэ том челленж яаж байна. сорилт болж ийн гэсэн үг. Одоо ч нөгөө насаараа энэ талд нь байж үзээд одоо нөгөө талд нь гараад ингэхлээр чи нөгөө шал өөр байр суурьнаас асуудал хандах хэрэгтэй болж байгаа байхгүй. Урд нь чинь бол дандаа л баг юм нэг захиргааталт юм те. Яагаад энэ хүмүүс чи юу ингээд олигтойхон зүгээр татвараа айтайхан үнэн зөв тэ төлж чаддгүй энэ төр гэж хардаг байсан бол одоо нэрий бас тийм болдсон байж тэ инхлээр яаж эвтэйхэн хуулийн гаргалгаагаар тэ яаж эвтэйхэн зөв айтайхан төлчих вэ гэдэг тийм байр суурийг харах хэрэг гараад байгаа байхгүй. Энэ бол нэлийн тийм сорилтууд болж байна да. Манай байгууллага болон одоо яг энэ салбарын хувьд гэх юм бол мэдээж одоо хэрэглэгчийн онлайн хэрэглээ буюу одоо гаднаас орж ирж байгаа гадны одоо онлайн платформын тий хэрэглээ энэ бол нэлээд том одоо сорилт болж манай салбар дээр орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр хэрхэн яаж одоо ондоочлог бий болох юм? Бид нар ялгарх хэрэгтэй шүү дээ. 1000 одоо дэлхийн тий 3.1-ийг шахуу эзэлчээд байгаа компани одоо бидэрт рүү айсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэрхэн яаж бид нар бэлэн байх юм? Хэрхэн яаж одоо өрсөлдөөнд гарч ирэх юм гэдэг зөвхөн манай одоо Air Market гэдэг компанийн хувьд биш. Энэ бол салбарт тулгарч байгаа одоо сорилт байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр нэлээд сайн одоо бүгдөө нэгдэж тэр ондоочлыг гаргаж ирэх айгуу чухал цаг мөч үе ирээд байна уу да гэж харагдаж байгаа. Тийм. Ер нь нөгөө альбаа хөндрөлийг нөгөө салбараараа бас шийднэ гэдэг нь чухал зүйл байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Нэгдэж энэ дээр нөгөө нэгдэх тал дээр ер нь ямар шүү байна ер нь хүмүүсүүдийн одоо компаниудын ойлголт нөхсөн шүү дээ. Одоо Монголд яг Аяатагийн албан ёсны эрхтэй 25 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд агентууд маань нэгдээд агентын нэгдсэн холбоо гэдэг холбоотой. Тэгээд холбоогоор дамжуулж яг энэ асуудлын талаар одоо ярилцж байна да. Зөв. Тэгэхээр ер нь одоо манай нөгөө одоо шар буурцгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газар ч гэсэн ингэж нөгөө нэг хэдийн ингэж нэг тал дээр өрсөлдөгч боловч нэгдэж зарим юмудаа нөгөө шийдэхгүй бол бүх тал дээр л өрсөлдөгч гэж хараад ингэж салбарын хөгжил нь унаад ч юм уу те хамтдаа нийлээд энэ асуудлуудаа шийдье гэдэг ингэх юм бол илүү хурдтай шийдэх. Тэгэхгүй нөгөө тусдаа ингээл нөгөө жалгын мухард хоньмолоо хариулээд гэдэг шиг бас тийм байж болохооргүй нэгдэж нийлж нөгөө ингээд аливаа асуудлыг давж туулах нэг чухал байгаа шүү дээ. Энэ наача айгуу чухал асуудал. Энийг захирлууд айгуу сайн ойлгох хэрэгтэй. Тэ? Зөвхөн би биш одоо монголчууд чинь бас багаар тоглох энэ юм жоохон таархан байгаад байна шүү дээ. Нэг юм одоо би л болж ивэл гэсэн нэг юм амбиц эготой байгаад байна. Гэтэл эн чинь хамтаараа хийхгүй бол одоо тийм болохгүй бүгдээрээ байгаад байна өндөрлөлтэй гэсэн шүү дээ. Одоо юу лээ бүгдээрээ хэлж буруугүй гэдэг шиг тий. Тэгэхээр яг таны хэлдэг түрүүний танаа салбарыг нөгөө сонсоод айгүй гой санагдлаа л да тий. Тэгэхээр яг ингэж л сэтгэх хэрэгтэй. Ингэж хандах юм бол шал өөр. Тэгжээж нүү илүү нүү хурдтай юмуд нь хөгжмөр байгаа. Угаасаа аливаа асуудлыг нэг хүн дангаараа шийдэж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр нөө хамтын хариуцлага гэд монголчууд яг тэр хамтаараа хариуцаж аливаа асуудлыг хариуцаа шийдвэр гаргах юм бол зөв гарц гаргалгаа болдог. Хамтаараа хөгждөг байсан байгаа шүү дээ. Монгол хүмүүс ер нь тиймэрхүү юм дээр нэгдэж нийлэх юм бол илүү хурдтай хөгжиж чаддаг. Нэг нийлж айгүй хурдтай тий. Нийлэх гэж нэлээд цаг хугацаа аваад байна уу да. Өчигдөр яг нэг ном уншаад стратегч гэдэг нэг ном уншаад тэгээд тэрэн дээр би бүр гэд бацсан имлэгэн цай ороод ирлээ. Тэрэн дээр ингэж шинэ зах зээл рүү орохдоо тоглогч нар яадгүй гэхэлэр өөрийнхөө өмнө хийжсэн одоо амжилттай туршлага дээрэс нь одоо удирдлагынхаа одоо багтаа итгэждэг буюу одоо за манай баг бол одоо шилдэгтэй мондог менежментийн тим дээрэс нь бид нар одоо энэ зах зээл дээр ингэж амжилт гаргаж ирсэн чи одоо энэ шин дээр амжилт гаргана гэд найдад орчдөг. Тэгээд орхороо юу болдог вэ гэхлээр тэр дотор нөхцөл байдал өөрчлөгддөг. Тэгэхээр нөгөө салбарын нөхцөл байдлыг аягүй сайн одоо олж харах, үнэлэх тэрийг зүгээр нэг үнэлэх биш одоо энэ асуудалд
тухайн салбар дээр ямар асуудал шийдэх гээд ороод идэг гэтэл тэнд яг асуудал байгаа ч гэсэн цаана юу болоод байгаа юм бэ гэдэг тэр яг нөхцөл байдлын гүнийг олж харах юм бол амжилттай болд юм а гэсэн нэг юм сэдвийн талаар уншлаа л да. Тэгэхээр энэ дээр болохоор ер нь манай их захирлууд тэгдэг штэ. Би чи одоо энэ салбартаа лидер нэмч айгүй мундаг нэмчээс ороод те тэгэл манай баг байгаа юм чи сэлмээ эргүүлэл гаргаад ирнэ гээл те. Тэгээд ингээ шал өөр төсөөлтөд ордог боловч яг нөхцөл байдал ийм байдаг юм байна гэдгээ бас 2 3 компани жишээн дээр хараад тэгээд бас нэрээ ийм байж болох юм байна. Тэгэхээр энэ талаас бас айгүй зөв харж яхан зүйтэй юм байна гэдэг одоо зүйлийг олж харлаа. Нэг Солонгосын би нэг бизнесмен шалгаад тэгээд ярилцчихсэн нэг Солонгос яагаад ийм хурдан хөгжсөн гэд асуусан баг. Тэгсэн чинь тэр хүн ингэж хариулсан. Бид нар зөвхөн өмнөх ажиллаад чин сэтгэлээсээ зөв хийсэн гэж байгаа байхгүй. Тэрэнд ямар ч улс төр нөлөөлөггүй шүү дээ тий. Би энэ хийдэг одоо танах холтой дүпүгээ хамгийн эрүүл мэндэд тустай хамгийн одоо эко ингээд хийчих юм бол мөнгө олохтой биш тий. Тэгээ хийгээ сурчих юм. Жишээ нь би нөгөө зөвлөгөө өгөхдөө бүр чин сэтгэлээсээ би өөр хийм хийж байгаа юм шиг хийгээд яавал эрсдэлгүй болгочих уу яавал энэ хүнийг тий дотрын энэ хүндрэл бэрхшээлээс нь гаргачих уу гэж үнэхээр бодож хийж чадах юм бол үр дүн түрээд тэр маань аяндаа надад мөнгө авчирна тий амжилтыг авчирна. Яг энэ шиг ингээд хүн болгон хийж байгаа ажлаа бүр чин сэтгэлээсээ хүнд зориулаа бусдад зориулаад нөгөө бусдыг сайн сайхан байлгахын тулд хийчих юм бол аяндаа хөгжөөд ирж байгаа байхгүй. Тэгээ хөгжил гэж юусоо тэгж л эхэлдэг юм байна. Гэдгийг би тэндээс бодсон байхгүй яа юм биш. Ер нь нэрэл тийм манайхан чин сүүлийн үед нөө зах зээл гэж яваад мөнгөний төлөө явцсан тий хинд юу ч өгөөсө буцхаа яцсан. Одоо гадны жишээ нь маш их импортлогч болсон. Тэ өөртөө хийдэг юм хийхэ болцсон. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн бүхэн маань сайн гэ ботцсон. Гоё гэ ботцсон тий. Тэгээ тэрэн дотор ямар хор нуугдж байгаа юу байгааг бид нар мэдэхгүй. Зүгээр л идэж хэргэлдэг болцсон. Өмсөж зүүдэг болцсон биш. Тэгэхээр өөрсдөө хийдэг нэг өмсөж зүүдэг гоё юм хийж чадхаа байчлаа. Хичнээн сайхан Монгол үндэсний дээл хувцс байна тий. Тэр нэг одоо ингээд 90 бүр бөөнөр нь масаар нь үйлдвэрлүүлж байна. Гэтэл нэг дээлийг хийхин тулд одоо жишээ нь манай өгшөөж энтер бол бүр ур ухаа өөрийнхөө бодлыг шингээж хийж байгаа шүү дээ. Энэ дээлийг би хийгээд хүүдээ өгөхлөр миний хүн өмсөн дулаахан явна. Харагдана. Бүр тэр гоё бодол хүсэл бүх юм шингээж хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд бүр эд идэл болж чаддаг тийм. Гэтэл нөгөө нэг зүгээр дуурайлгаал хин ч хамаагүй ингээд хийчихэж байгаа. Масаар нь үйлдвэрлээ гаргаж байгаа юм чинь зүгээр нэг харахад гоё юм шиг чирнэ. Ямар ч энерги байхгүй. Тэр хүнд нөгөө наалтцгүй тийм ийм болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чаддаг юмаа хийж чаддаг. Угаасаа сурцсан байсан өв соёл бүх юм алдаад байна гэдэг бол энэ бас тийм мөхлийн нэг тий гişгүүр ч юм уу тийм харагдаж байгаа. Тэгэхээр би сайхан нэг аялалд яваад ирэхдээ бас харахад тэгжсэн бохгүй 90 дээр нэг монгол залуу байна. Тэнд бас ингээд бүр их гоё инфлюенсер хийдэг тий. Тэгээ үүнд чинь ерөөсөө ойдлчид маш их хэрэгтэй шүү дээ. Ялангуяа наадам цагаан сарын өмнө яд ингэсэн чинь ерөөсөө Монгол дээл авцыг бүгдийн тэнд зүгээр бөөнөр нь үйлдвэрлэл Монгол руу. Гэтэл чинь тэрнийг бид нар л хийдэг байсан хүмүүс шүү дээ. Яа тэр хятад тэгээд бид нар тэр хятадын хийц авцыг өмсөд явах хэрэгтэй юм тий. Тэгэхээр бид нар нэг үйлдвэрлэгч гэдэг сэтгэлгээтэй болох хэрэгтэй байна. Монгол суухан чиг л өөрийн гараар хийсэн хоол авцыг хэрэглээ. Тэр чинь өөртөө аюулгүй гэж байгаа. Ямар ч аюул байхгүй тий. Би өөртөө хор хийхгүй тий. Би өөртөө хурдан урагдаад хэрэггүй болчих. Хувцс хийхгүй эсвэл би өөртөө хог хаягдлаар юм хийж өмсөхгүй шүү дээ. Яг ямар л хамгийн эрүүл гэсэн юмараа л хийж өмсөн шүү. Тэгэхээр л өөрийн гараар өөртөө зориулж юм хийж хормаар л санагдсан. За өдөрдөгч нь байх ёстой ур чадварууд гэвэл одоо
ер нь насар хурдтай өөрчлөгддөг байх хэрэгтэй гэдэг нөгөө ер нь л чи өөрчлөгдөхгүй байна гэдэг бол ер нь өөрийгөө өөрчлөхгүй өөрийгөө шинжлэхгүй байна гэдэг бол ер нь тийм нэг одоо юу гэдэг хөгшрөгч одоо юу гэдэг гаццсан төвшөнд л ингээд чи ингээд дуусч ийна л гэсэн үг байхгүй. Яг тэр зогссон төвшөндөө. Тэгэхээр ер нь илүү хурдтай өөрчлөгддөг байх хэрэгтэй. Өөрийгөө өөрчилдөг байх хэрэгтэй. Алдаанаасаа суралцдаг байх хэрэгтэй. За тэгээ нөгөө ер нь эгоогүй байх гэдэг юм л маш чухал юм байна гэдэг ер нь нэг хүнийг нөгөө хинч биш болгодог одоо юу гэдэг нэг талаар хатуух хэлдэг гэсэн үг шүү дээ. Бас их эготой байвал тэгэл чи ер нь хөгжихгүй ч юм уу те. Ажлыг явуулах ч гэсэн нөгөө эготой хүмүүстэй ингээд тулхлаар юм явах болчдөг тий. Эго нь тэнгэр тулаад ингээд ирэхлээр тэгэхээр ер нь тэгээд тэрнээс би өөрийгөө анзаардаг гэхлээр ер нь эгоогүй байх. Бусдын алдаас ингээд за би л ингэж болдгоо юм шүү те. Гэдэг дээр илүү нөгөө суралцах хэрэгтэй гэдгийг хэлэх бас. Бусдаас ингээд заавал нөгөө бусдад зөвлөд байх биш. Бусдын буруу юм хийж байгаа юм за би ингэж болохгүй шүү те. За өөрийгөө л хичээх ёстой шүү гэдэг дээр илүү анхаардаг. Тэгээд ер нь нэг тасралтгүй өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. За тэгээ ер нь хаяа бас ганцаараа байх хэрэгтэй. Тэгээ ер нь ганцаардж байх хэрэгтэй гэдэг хэсэг мөчүүдээр тэгжээр нөгөө нэг илүү өөр өөртөө байх ч юм уу те. Тэр илүү чухал юм болоо гэж бодож байна. Зүгээр яг таны хэлсэндээ 100% бас санал нэгдэж байна. Бацаад ингээ бүгднгэнд хараад хэлэх юм бол өгөгчл байх хэрэгтэй. Багтаа юм өгдөг байх хэрэгтэй. Дандаа авдаг биш те юу эсвэл болол те нөгөө үр дүн нэгдэг биш буцаад өгдөг хамгийн түрүүнд нөгөө өгөх хэрэгтэй. Тэр нь нөгөө мэдлэг ур чадвар те зам чигийн амьдралд нь тусдын болох те тэр зүйлүүдийг өгдөг байх хэрэгтэй. Тэгээд тэрүүгээрээ нөгөө удирдлагын доотлол байгаа хүмүүс маань урам зориг аваад мотивацжуулаад те буцаагаад үр дүнгээ гаргаж гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бүх нөгөө бүх зүйлүүдийг нэгтгээд харах юм бол өгөгч гэдэг тэр философи ер нь одоо удирдлага хүнд байх ёстой. Тэрийг удирдахч хүн айгуу сайн бодож явах ёстой. Би сүүлийн үед ингэж харж байгаа. Илүү уян хатан байх ёстой юм байна. Тэгээд сонсдог байх ёстой юм байна. Алдаа гаргахлаар нь заавал шүүмжлээд тэр хүнд арга хэмжээ авдаг биш те. Алдаагийн ойлгуулах те. Чадахгүй байгаагийн зааж өгөх. Тэгээд би өөрөө өдөр болгон суралцж явах хэрэгтэй те. Би өөрөө бас цаг үеэс орцорч болохгүй. Одоо байгаа нөхцөл байдлыг дандаа тандаж харж тэрэн дээр дүгнэлт хийж өөрийгөө байн хөгжүүлж явах хэрэгтэй юм байна. Аль болох багасаа нэг хүнийгч гаргах биш те. Шөө илүү татаад өөртөө ойр болгох хэрэгтэй юм байна. За алдаа гаргалаа гэхэд нэг удаа зүгээр хэлчихэд дараа нь орхиод явцдаг, нэг хэсэг орхичдаг те. Тэгээд засрахгүй бол тэр хүн дээр нь жоохон илүү төлхөө анхаарад сургаад ярилцаж үзээ бүр болохгүй гэвэл одоо замын чөлөөтэй тавьж өгөөд явуулах зүгээр юм байна л гэж харсан. Тэгээ бас нэг ер нь нөгөө нэг өөрийнхөө бас нөгөө чадах юмаа чадахгүй бол чадахгүй гэдэг бас хүлэн зөвшөөрч хийх зөв юм гэж бодсон. Одоо удирдах байгаа юм. Дандаа би чаддаг биш тийм. Би чад үлээж мэдгүйгээ шууд ингээ би мэдгүй байна. Мэдгүйгээр хүлэн зөвшөөрч. Асуучглаар амар юм тийм. Би үнээр наач бол мэдгүй байна. Тэрнгүүн 2 оныг мэддэг царилаа ч юм уу ажилд бусдаагаа болж байхаар би оныг мэдэхгүй юм байна. Энийг би бол чадах юм байна. Бас хичээгээд хийчээ гэдэг тийм. Тэр илүү бас их чухал юм байна да. Тэгэхгүй нөгөө ажил алаад байхгүй гэсэн үг шүү дээ. Тэрнгүүн би чадна би мэднэ гэдэг ингээд чадахгүй. Бас нэрлэхэд ч юм уу одоо юу гэдэг илүү чадварлаг хүн болох гээд асуудгүй штэ хүмүүстэй. Тэрний оронд чадахгүй энийг яадаг юм бэ гэж асуучвал амар байдаг байхгүй те. Би тэгдий та нар мэдлэгээ шеэрлээ, би бидээ шеэрлээ. Мэддгүүдээ зааж өг. Тэгээ хамтаараа хөгжин те. Чадахгүй мэдэхгүй бол ичиж нэрлэхгүй асуу. Тийм те. Нөгөөх нь ч гэсэн ирэхэд ах юм байхгүй зүгээр л мэддэг чаддгаа бусдаа ингээд харамгүй хуваалцаад. Ингийн бол багаараа хөгжиж дэвшиж чадна, амжилтанд хүрнэ. Тэгэхгүй би нэг мэддэг хүн гал нэгийгээ дээрлэхэд ч юм уу ингээл нэг дээр гарах өрсөлдөд идэг штэ хүмүүс. Тэг шаардлага байхгүй. Тэгвэл бид нэр ажиллаа нураана. Тийм л юмыг илүү их олж харж байгаа одоо. За миний хувьд гэх юм бол багтаага айгуу сайн ярилцдаг. Тухайн асуудлыг за жишээ нь том асуудлын талаар ярилцах гэж байгаа болвол
эхлээд нөгөө хүнтэйгээ одоо мөс хагалж нэлээд сайн ярилцдаг. Сайн сайхан юу байна? Ойрч юу хийж гин? Сайн нэг юм боллоо шүү. Тэрний яасан, энэ яасан гэдэг ингээд нөгөө нэлээд сайн яриулж хагаад боёо тэр нөгөө орчноо өөрчилж хагаад тэгээд тухайн асуудлын талаар ярьдаг ч юм уу те. Эхлээд жоохон нөгөө хүнтэйгээ ярилцахыг аягүй сайн хичээдэг. За тэр юуны талаар асуудлын хувьд болохоор тэгэж ярилцж байгаа. Ер нь бол яг надад цаг зав гарах юм бол ер нь өрөөндөө ингээд нөгөө хүмүүстэйгээ ярилцах аягүй дуртай. Ер нь л би их ярих дуртай юм байна. Тухайн хүнд юу тулгарч гин, юу гэж бодож гин, ойр жамаар өөрчлөлтүүд гарав те. Би сүлд нэг юм олж харлаач гэдэг юм те. Иймэрхүү байдлаар нөгөө ярилцах аягүй дуртай. Тэр ярилцж явах үед аягүй олон санаанууд гарч ирж идэг. Бас тэр хүний өөрчлөгдөж байгаа, юу бодож байгаа, яаж те нөгөө юунд зориод байгаа гэдг нь аягүй сайн харагдаж гарч ирдэг. Эсвэл бол надад ямар одоо тухайн хүнд надаас ямар дэмжлэг хүсэж байгаа нь тэр яриан дондаас гараад ирдэг. Тэгэхээр ер нь их сайн ярилцдаг гэх юм уу? Тийш нөгөө ярилцахгүй бол ойлголцохгүй шүү дээ. Орондоо айлуулах нөгөө нээлттэй бас юм ярилцах юм бол илүү нөгөө асуудлуудаа гүнзгий юмнуудаа яаж хийж гарч ирж тий. Зөвхөн ингээд нөгөө удирдлага юу гэхээр чиг үүргээр хангаал тий. Эсвэл бол үр дүн хяналт ингээд хараад байдаг биш. Илүү их сайн ярилцаад ах юм бол тухайн хүний нөгөө дотоод орчинтой танилцах, тухайн хүнд таарсан таскууд өгөх, эсвэл тухайн хүний хараад байгаа тэр харааг нь олж харах ч гэдэг нөгөө уус нь нэгдэж бие биентэйгээ нөгөө уус нь нэгдэж нэг хүн болох. Айгүй ярилцах айгүй одоо чухал. Тэгэхээр магадгүй заримдаа ингээд нөгөө ярилцж хагаад за хэтрүүлсэн байдаг 2 цаг маг ч юм уу ингээд ярилцсан. Гэхдээ тэр цаг дээр бол нэг харамсдаггүй. Яагаад тэгэхээр тухайн хүнийг ойлгох нэг хүн болоход нөгөө гаргасан цаг хугацаа болохоор тэрэндээ нэг хайтар одоо харамсаад идэггүй. Тэгээ яг санал нэгдэж чинь би бас ингээд кофе хамт суугаад уух те. Тэгэл бүр чөлөөтэй ярилцаал инээж хөхрөөл одоо хошин шог мог ярддаг ч юм янз янзын яриад ингэж сууж байгаа л тэгэл ингээд тэр хүмүүсээс бас сонсох юмаа сонсоо те. Хэдий гисэн юмаа бас тэр дундуур нь хэлээд ингээ явцдаг. Боломжийн л санагддаг надад л тэр маань. За миний хувьд бол ер нь яг ажилтайгаа айлуулах нөгөө ярилцаад за ер нь нэг хүлээлтийн зөрүүгөө айлуулах нөгөө баг байлгахыг ер нь нөгөө нэг ирмэлцдэг гэсэн хоорондоо чи яг надаас юу хүлээж гин би чамаас юу хүлээж гин гэдэг тийм яг хүлээлтийн зөрүүгөө одоо ямар нэг ажилд орох за ажил дундуур ингээд ярилцахтаа нэг айхтар их ярьдгүй миний хувьд бол яг энэ нөгөө нэг товчхондоо бол илүү товч чи яг надаас юу хүлээж байгаа би чамаас ийм хүлээж гин те хоёлоо хүлээлтийн зөрүүгүүл байх ёстой шүү. Тэгээд тэрэндээ нөгөө байх ёстой. Хэлсэндээ гэсэн үг шүү дээ. Чи хэлсэндээ би хэлсэндээ ингээд тэгээд тэгчин бол нөгөө тодорхой маргаан гарахгүй ч юм уу үл ойлголцлоо гомдоох би энийг ингэхгүйгээр за чиний хүлээлт ийм юм байна. Тэгээд ер нь нөгөө чиний нөгөө амьдралд нөгөө тулгарч байгаа асуудлууд мэдээж энэ нөгөө компани илүү чадамжтай байж тэр асуудлуудыг чинь шийднэ. За одоогийн нөхцөл байдал дээр ер нь нөгөө нэг ажилч чинь нэг юм асуудал хүндрэл гараад мэдээж нөгөө санхүүгийн ил асуудлууд өмнөд гарч байгаа шүү дээ. Юм байна гэдэг тэгээд за энэ болгон дээр чинь ер нь ярьдаг байхгүй. За ирээд тулглахлаар за чамд ингэж байгааз одоо нөгөө нэг өөр ингээд үгдийн хүн амтнаас тусламж авах ч юм уу энэ дээр бол баг мэдээж чиний дараа чинь компани байгуулагч юм байж хардж чинь. Ямар нэгэн хүндрэл тохиолдоход за мэдээж яаж хамаатан сад байна. Тэд нар чинь байхгүй болоход байгуулагч юм байж байгаа. За энэ байгууллага бас нөгөө чиний хүч нэмэр ямар хэр хэмжээнд байгаа лээ. Чиний тус оролцоо ийм хэмжээнд илүү байж энэ компани илүү нөгөө хүчтэй байна. Чамд асуудал тулгархад энэ компани бас ийм хэмжээнд туслах боломжтой байх хэвээр. Тэгэхээр энэ дээр нөгөө хоёулаа айлуулах хүлээлтийн зөрүүгөө ийм гэсэн байдлаа зөрүү багтаа байх хэвээр юм шүү гэдгийг л илүү нөгөө нэг ажил явуулахад их тустай байдаг юм. Одоо нөгөө түнг би нөгөө ажилтаас илүү өндөр юм хүсэж иж болохгүй шүү дээ бас. Би нэг иймэрхүү хэмжээний юм хийчнэл гээд ахтан тэрнээс нь давсан юм яагаад чи яхаараа чаддаггүй гэдгийг хэлээд тэгэнгүүт нөгөө нэг тухайн чадхынхаа хэмжээнд юм хийж иж болно шүү дээ. Чадлаараа л ингээд тэрнээс нь давсан юм нөгөө шаардаад хүлээгээд байх хэрэггүй. Чи ч гэсэн надаас бас компаниас давсан юм хүлээгээд байх хэрэггүй те. Тэгэхээр энэ нөгөө нэг зөрүүг байж байх юм бол ажил урагшлахад
илүү зүгээр юм болов уу гэж боддог. Гоё санаа юм тий. Миний хувьд бол үнэхээр маш их олон шин зүйлийг сурч байгаа. Тэгээ их тийм юу авч байгаа. Одоо нэг зориг хүч санаанууд их авдаг тий. Өглөөний уулзалтууд энэ төр ирээл би үнэхээр сэрэгдэг байхгүй. Үу нэрээ юм биш. Тэн чин бизнес орчин чинь ийм шал өөр юм биш тий. Гоё чөлөөтэй бас тий. Их сайхан их олон санаа бодлууд гарч ирдэг ийм гоё талбар биш тий. Ямар гоё юм бэ гэж дандаа сэргэлтийг авдаг. Энд орсондоо би маш их баяртай байгаа. За би ер нь нэг хүн чинь аливаа нэг бизнес дээр одоо гэдэг краш гэдэг шиг нэг харж ингэж төлөвлөсөн юм байна. Анх бод захирлын ер нь нэг подкастуудыг нэлээд сонсдог. За тэгээд ер нь нэг хар хорин дижитал гэдэг ингээд за ер нь нэг үзэл санааны хувьд илүү нэг нэгдэж, нэгдмэл байж үр дүнтэй байх ёстой гэдэг дээр илүү нэг философи явуучих юм уу, хөвөний тал дээр илүү нэг тийм одоо гэдэг үзэл санаа нийлдэг. Бизнес хийж байгаа хүрээлэлд бас ярилцахлаар өөрийгөө ер нь тэгэхгүй нөгөө тухайн ажилчин дотроо ч юм уу ингээд нэг юм дотроо байгаад байх ш. Ижил төвшний бизнес хийж байгаа хүмүүстэй уулзаад ярилцахлаар бас илүү нөгөө үр дүнтэй. За тэгээд яг тогтмол би нөгөө нэгэн дээр оролцож чаддаг гэсэн хайдаа бас ингээд нөгөө оролцоод инхлээр бас илүү нөгөө ирч хүчтэй. Нэрээ иргэн тойрны залуучууд бас ийм мундаг байш шүү, юм биш шүү гэдгийг болгодог. Тэгээд хүн нөгөө нэг өөрийнхөө тэр нэг тухтай зооноосоо гарч хүмүүс ийм өстэй байд юм биш гэдгийг илүү хүлээд ойлгодог. Тэгээ би чинь сая нэг фитнесийн тэмцээнд ингээ ороод за өөрөө ингээл найзуудынхаа өрөнд бол амар би одоо яг тийм гоё ингээл нэмгэрэл турхаа байгаа юм шиг байхгүй. Гэтэл нөгөө нэг ингээд тэр тэмцээн дээр очихлаар чи амар залуучууд байж байгаа байхгүй. Бүр амар тэгэнгүүт чи хүн нөгөө нэг тэр юунаас л гараад одоо чинь би энэ ажилтнууд дундаа л яриад би лайв захирлна гээл ингээл тийм. Гэтэл ерөн тойр ингээд мундаг хүмүүс залуучуудаа уулзаад ярихлаар ч өө энэ чи ийм ажил ахтарыг хийдэм биш тэ гэдэг тийм. Тэр илүү их гоё таалагддаг. Одоо хүмүүстэй ингэж уулзаад ярилцахаар өөрийгөө нөгөө илүү цаашаа бүтгэх гэсэн шүү. Тэгээд мэдээж нөгөө нэг альва бизнес хийж байгаа хүн танил хүрээлэл юмараа бас тэлдэг. Энэ илүү бас нөгөө үйл ажиллагаа явуулах ч гэсэн нөгөө за ингэж яваад юм байна. Ийм бас боломжууд байгаа маань. Тэн дээр нөгөө за тэр чинь 40-50 хүн цугларлаа гэхэд тэр болгон хүмүүстэй очиж уулзахад хэр цаг орох вэ? Нийлцэн байхад нь ирээд уулзахад тэр чинь нэг богино хугацаанд ийм товчхон мэдээлүүд газ авчиж байгаа ш нэг ингэж бас хамтарч ажиллаж болох юм байна гэдэг цаг хугацаа маш их товчилдог гэсэн. Энд дээр ингэж хамтралууд хүмүүстэй ажиллахад тэгэхээр үнэхээр nice гоё одоо юу гэдэг баг хамт олон байна да миний хувьд бол. Харин тийм. BBN-ийн sharing caring гэдэг одоо энэ бодлого айгүй надад таалагддаг. Яг энэ хандлага нь өөрөө таалагддаг. Тэгээд олон илтгэлүүдтэй сонирхолтой илтгэлүүд тавигдж байна. Уулзалтууд байна. Аппликейшн маань нөгөө voice room байна. Тэр бас айгүй одоо чухал. Тэгээд гишүүдийн нөгөө сургалтын юу бидэг шүү дээ. Бас хэсэг байдаг. Тэгэхээр айгүй их тийм мэдлэг түгээсэн, мэдлэгийг ширсэн, асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг тэр гаргалгааны талаар бас юм зөвлөгөөнүүд өгж байгаа нь айгүй их таалагддаг. Тэгээ энэ яалччгүй удирдлага хүнийг хөгжүүлж ийн л та. Тэгэхээр энэ талаас нь бас ингээд ажиллаж агаад BBN-ийнхаа хамт олонд бас маш их баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр ингээд та хоёртойгоо танилцаад та хоёрын бизнестэй илүү их танилцж суралцсандаа маш их баяртай байна. Энэ нэвтрүүлэгт одоо орсондоо маш их баяртай байна. Ингээд BBN-ийнхаа хамт олонд олон гишүүдэд нь бүгдээрэнд нь амжилт хүсье. Та хоёртай бас ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. За маш их баярлалаа. Тэгээд цаг хугацаа гаргаж бас энд гурлаад цуглаад маш гоё сонирхолтой олон сэдвүүдийн талаар бас ярьлаа. Тэгээд ярилцах хугацаанд тийм тодорхой сэдвүүд дээр бас санаа нийлж ингэж дүгнэлт гарсанд бас маш их баяртай байна. Тэгээд жоохон ч гэсэн нэг зүйлийг ч гэсэн авсан юм өгөөжтэй нэвтрүүлэг болох байхаа гэж бас бодож байна. Тэгээд та хоёртай ажлын амжилт хүсье. BBN-ийнхаа гишүүдэд ч гэсэн амжилт хүсье. За BBN Talks-ийн нэвтрүүлгээс хүрэлцэн та бүхэндээс баярлалаа. Тэгээд энэ нөгөө нэг нэвтрүүлэг дээр нэг оролцоод ингээд тодорхой хэмжээний нөгөө одоо татварын мэргэсэн санхүүгийн талаар зөвлөх. За тэгээд онгоцны тийз бол аяллаа тийз ингээд нөгөө
богинохон хугацаанд асар их нөгөө мэдээллийг ингээ нөгөө товчлоод одоо юу гэдэг өөрийн гэсэн бас тодорхой хэмжээний мэдлэгтэй болж авсандаа их баяртай байна. Тэгээ энэ BBN Talks-ийн маань нөгөө нэг миний зөв бодлоор нөгөө гол одоо хүлээлт бол нөгөө илүү товч бөгөөд үнэтэй мэдээллүүдийг богино хугацаанд авах нь бас маш хэрэгтэй зүйл байна гэж бодож байна. Тэгээд одоо таярынхаа цаашдын ажил хөдөлмөрөнд нь өндөрөөс өндөрт амжилт хүсье. За өрсөн та бүхэндээ баярлалаа. За маш баярлалаа. За баярлалаа. Баяр та. Баярлалаа.